энэ хэсэгтээ та бүхэн за бүгд бэлэн байгуул гэж бодож байна. Бие биелгээг заахад бэлэн болсон байна. За бид өнөөдөр торгууд угсаатны бие биелгээг онцолж байгаа. За түрүүний хэсэгтээ соёл урлагийн сургуулийн, бүжгийн урлагийн сургуулийн тэнхимийн эрхлэгч доктор дэд профессор Эрдэнэ Хорлоотой ярилцаад яг энэ хүү торгууд үндэстэн угсаатны манд бие биелгээ хідэн төрөл байдгийн хэрхэн үүсэж бий болсон энэ цаг хугацаанд одоо ч гэсэн хадгалагдсан үлдсэн талаарх мэдээлэл авсан. За харин одоо бид бэлэн болцсон мөн студидтэй хүндтэй зочдтой өрсөн. Зочдтойгоо хамт өнөөдрийн энэ хүү торгууд үндэсний бие биелгээний талаарх мэдээлэл авах гэсэн. Багш та өнөөдөр ирсэн хүндтэй зочдыг танилцуулахгүй. За багш маань бол байна бидэнд одоо баяр байна. Сайн байна. За бүгдээрээ бол одоо манай үзэгчид Игэр лагшигаа сайн таньж байгаа. Тийм гаяач жүжигчин, бүжигдэглэж, манай соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн багш. За манай хөгжимчин болвол одоо яг өөрөө торгууд биелгээний өв тэгч. Тийм хар бага наснаасаа энэ товшуур шамцныхаа энэ ая татлагыг өвлөн авсан. Ийм өвтэгч тэгээд манай найруулагч Цэцэгмаа багш маань ирсэн байна. Сайн байна уу? Цаавар ингээд хамтраад одоо торгууд биелгээгээ заанаа. За манай хоёр булан эрхлэгч маань бол хоолных мөн одоо сэтгэл зүйн булан эрхлэгчээ. Тэгээд энэ хоёр маань маш дуртай бүжиглэх. Тэгэхээр өнөөдрийн бидний та бүхний заах бүжгийг бол хамгийн сайн бүжиглэх юм байгаа шүү. Тийм бид хоёр төхүүлээ татаа хичээнэ. За эхлэе те. Хоёр төрлийн заана гэсэн хамгийн эхлээд хэдүүлээ. Эхлээд 90 авиргаа заана гэсэн. За тэгээ. Тийм. За 90 авир болохоор зэрэг нөгөө дарсрам гэдэг өвтөгч игч маань бол юу гэж хэлжсэн гэхээр энэ 90 авирга биелгээний хөдөлгөөнөөр нөгөө нутаг усан руугаа 90 авиргач нөгөө уул гэдэг нь тайлбарсан шүү дээ. Нутаг ус руугаа явж байгаамаа гэдгээ илэрхийлэх хэвээр. Одоо нүүж явж байгаа юм шиг. За тэгэхээр эхлээд бол одоо суудл байна. Суудл одоо биелгээнд хамгийн түрүүнд одоо суудлаа сурна. Түрүүний юун дээр болохоор манай их гэр логш баяд гэдэг нэг хаа суудлаар гэдэг ингээд та нар их мундаг суугаа энэ дээр аяр тавиад байсан шүү дээ. Баядууд тэгж хаа суудлаар суудаг бол торгуудуудын суудл болохоор онцлог. Яг ингэ сайхан тахимдж сууна. Нэг өвдөгнийхөө тахимд нөгөө өвдөгөө ингээд наагаад чуулах юм байна. Тэгээд ингэхгүй нэг урд хөл дээрээ ингээд жингээ өгнө. Ард хөл дээр чинь жин очих эсгүй ард хөл чинь өсгөөг өргөсөн байдалтай ингээ гоё хөнгөн. Тийм. За тэгээ сайхан юу яанаа. Ингээд өвдгөн дээрээ нахилцаж өгнөө. За тэгэхээр өөр ирэхгүй нөгөө мөрчин дээшээ догшоод ой манай хөтлөгч ямар мундаг. За ингээ сайхан доктораад өгнөө. За одоо яах вэ гэхээр гараа оруулнаа. За тэгээ жоохон гэж өхөөгөөд яг сайхан нүүж яваа юм шиг нөгөө тэмээ малаараа хөсөглөө сайхан нүүж яваа юм шиг. За одоо хөлөө сольж болно. За ингээд өвдгөн дээр их сайхан намалцаж өгнө тийм үү? За сайн байна. За сайн байна. Тэгэхдээ бүр хөдлөх байсан уу? Тэгсэн. Та нар бол мөрөө бүр аягүй сайхан. Манай хөтлөгч одоо мөрөө хөдлөгөөс орсон. харин сурч чадаа авч одоо дөрөв дахь мөрөө дэше. Ер нь энэ бие биелгээний ерөөсө хамгийн гол зүйл чинь мөр. Мөрөндөө байгаа. Мөрнийхөө аясаар гарна хөдлөнө. Тийм. дээшээ өргөхөд урагшлах уу? Дээшээ өргөөд доошоо ингээд докторч жоохон хүчтэй буухна те. Тэгэхээр гар нь болохоор сайхан ингээд хуруу нас их чухал. Тийм хуруу ангиж мухаа арцэлхгүй шүү дээ. Тийм манай одоо их гэр лагш гэдэг гоё нийлүүлнэ тийм үү. Тэгээд урдаасаа ингээд ташаан тус газраа хоошоо ингэж татаж. За тэгингээ гоё өвдгөн дээрээ намалцаад Ийм. Хавир руугаа татаж өгнө. Тийм. Хавиргуугаа. Тийм. Ингэж биелэх нь. За тэгээд дараа нь болохоор жоохон хувилбарлаад ингээд хажуу тийшээ бас. Инхээр гар нь ингээд даагна. Нөгөө мөрөө магтаж болохгүй хамгийн гол зүйл чинь мөр ах нь тийм ээ. За нөгөө тийшээ бас хийж болно. Ийшээгээ. За. За ингэ сайхан. Их сайхан гоё намалцаж өгнө. Гараа мартчихад байгаа юм. Гоё. Урагшаа ингэж өгөөд арагшаа гоё сайхан татаж өгнө. Энэ дээр багш бас нөгөө хөлөө бас ингэж тавьж болно тийм ээ. Нөгөө тоохоо торгуудуу тоохоо бас өмсдөг. Тэгэхээр хөлөө бас хажуудаа ингэж тавиа тийм ээ багш. Тийм ингэж. Энийг бас ингэж бас товшиж бас болдог хөлөө тийм ээ. Хөлөөр ингэж юу? Бүр гоё чимэг орж өгд юм ба шүү дээ. Тийм нөгөө торгуудуудын маань бас хувцсны онцлог болохоор бусад угсаатны бүлгээс юугаараа ялгах тэгэхээр нөгөө эсхийгээр хийсэн
Тэгээд тоохоо өмснө. Уул нь болохоор шир тийм ээ. Тоохоо гос гэдэг. Тийм. Урамтай л байдаг шүү дээ. Тэгэхээр тэр нь бас ингээд хөдөлгөөндөө хүртэл шингэсэн байх. Тийм. Тэгээд тэрүүгээрээ ингэдэг тийм ээ. За одоо нэгэнд хувц ярьсан юм чинь хувц тайлбарлах уу? Манай Болно шүү дээ. багш маань ийм гоё хувц өмсөд ирсэн юм чинь. Манай цэцэг маа найруулагчийн хувц болохоор одоо та нар тэр торцгийг харж байна уу? Ямар гоё тийм шүр сувд. Маш их гоё. Гоёмсог. За тэгээд ихвчлэн одоо торгуудууд маань юм цэгдэг тэрлэг. Тэгээд энэ үснийхээ уутыг их гоёж, их гоёмсог хүмүүс. Тийм байна. Их шүр сувдаар ингэж чимгэлдэг тийм ээ. Тэгээд ихвчлэн нөгөө юм цэнхэр хөх, тэгээд ийм ногоон ийм өнгийн хувцснууд өмсдөг. Тэнгэрийн өнгөтэй. Тэнгэрийн хувцастай тийм. Илэрхийлж. Торгуудууд бол ирээсээ Чингис хааны үед торгон цэргээр нь ажиллаж байсан хүмүүсгээд их толгой дээгүүр явдаг. Одоо ижлээс 1771 онд нүүдэлж ирсэн одоо Монголын хамгийн сүүлчийн их нүүдэлчин бүрэн байна. Тийм. Таны хувцс бол их олон жил өмсөгдсөн хувцс уу? Одоо хийцийн хувьд гэдэг юм уу, хоёулын хувьд их гоё хуучны За харагдаад. энэ одоо дөнгөж ноёдлон жилд 2019 онд торгуудад анхудаа жангар хоёр их наадам зохион байгуулсан. Тэр наадмаар олон улсын дэлхийн бараг 10 гаруй орнд амьдарч байгаа торгуудууд ирсэн. Тэр үеэр би өөрөө хийж өмссөн. Оо. Шүр эдэлтэй хувьд бас Их орон байх нэ. маш гоё харагдаж байна. Та өөрөө хийсэн байх нэ? Тий. За. Ер нь торгуудад өөрсдөө хувцас аяад өмсчдэг. Маш их хөдөлмөрч хүмүүс аа. Их хөдөлмөрч хүмүүс. Манай инкер лагшийн хувцас болохоор арай нэг жоохон онцлогтой нөгөө Тайзны гэдэг Тийм, утгаараа. тэгээд ер нь бол тайзны хэлбэртэй бүжиг зориулсан ингээ хөнгөн гоё. Гэхдээ бас нөгөө Шинжаан торгуудууд маань байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр Шинжаанууд маань бас ийм маягтай. Арай бас өөр. Тийм Нарыг бэлэгч мэн үгүй. Сар өнгөтэй. Тэгээ бас өнгөний бэлэгдэл бол тийм цэцэг маа найрлагч юм хэлсэн. Яг тэр өнгөний бэлэгдлийг барьсан. Тэгээд илүү тайзны хэлбэрт. Тэгвэл ингээд харахаар яг угсаа гаруул нэг боловч бас яг хөгжлийн явцад бас нэг жаахан арай өөрчлөгдсөн тийм хэлбэр анзаарэгдэж байгаа. Тэгээ инкерл багшийн дээл бол ирээсээ торгууд сэвгэрийн дээл. Торгуудууд одоо хүнд очоогүй октыг бол сэвгэр гэж нэрлэдэг. Тэгээд сэвгэрийн дээл ийм даруухан тэгтээ их гоё одоо ийм байдаг. Тий октуудтай бол ирээсээ бас шүр сүвдээр чимэж өгнө. Тэр үсний чимэг их гоё юм аа. Үсний Үсний уут нь тий. Тэгээ уул нь сэвгэрүүд бол энэ бол Үс нь бол одоо өөр хэвээр яг үс нь бол жижиг жижигээр сүлжиж ингээд хийдэг л дээ. Тий. Ерөнхийдөө бол сэвгэрийн дээл маягаар тайзных бодож чимсэн байна гэж ойлгох хэрэгтэй. За хэдүүлээ хөгжимтэйгээ тэгээд үзгөө. За тэгээ. Тэгээд эхлэхийн өмнө болохоор их сайхан ингэж хүндэтгэлээ илэрхийлээд ингээ сайхан ёсолж өгөх нь байна. За яг хам эхлэстод гэлээ тийм ээ. За явлаа. Ёслоо. За Жан тайван явъя гэж. За хөлөө солилоо. Тайван. За хажуу тийш явъя та. Агай намцаж өгнө тийм ээ. Нөгөө тийш явъя. За тэгээд билгээ төгсөхдөө бас ёслоо төгсгөнө. За ерөнхийдөө үндсэг хөдөлгөөн юм. Одоо нөгөө жодраа яах вэ? Тэгээ. За би тэгээ ингэж бодож байна. Манай их гэрэл багш бол мундаг бүжигдэглэж багшаасаа гадна их гоё бүжгэлдэг. Бүсгүй шүү дээ манай их гэрэл. Тэгэхээр одоо жодрыг эхлээд их гэрэл багшаа гарыг биелүүлээд одоо жудар гэж юу байдгийг бас үзүүлээ. Ямар гоё. За. Маш гоё. Тэгээд манай их гэр шиг ийм гоё ийм залуухан сэмбэр хотууд биелдэг. Тэгээ нөгөө маш их хурдан маац тийм байна. Тэгээ гар мар нь их гоё юм уран. Тийм ээ.
Ерөөсөө л нэг маш гоё шоу ч юм уу тэр нэг айгүй гоё мэдрэмж төрлөө. Тэгээ багшийн өөрийнх нь нүүрний тэр хувиралтай нүүрний тоглол хараад тагаад ингээл бүх гунигаа хаях үйс маш гайхалтай гэж хэллээ. Манай хөгжимчин багш маань бас ямар гоё юу өгд юм бэ? Одоо эн чинь нөгөө хөгжимтэй ингээ зэрэгцэж хоших нь их чухал юм байна гэж ойлголаа. Тийм ер нь бүжгийн бол бас амин сүнс нь хөгжим. Тэгээ одоо та нар харсан уу? Эхлээд ингээ дуудаж байгаа юм би ч. Тий. Али чи нааша гараад ирдэ. Али чи энд ингээ биелдэ гэд тийм ээ. Тий. Ингээ дуудаж Энэ жудар биелгээ бол ерөнхийдөө эмэгтэйлэг өөрөөр хэлбэл эмэгтэй хүний цаг залбааг илэрхийлсэн. Торгуудууд бол шударч татах гэж ингэж хэлдэг байхгүй өөрөөр хэлбэл шударч татах гэдэг юм огцом төргөн хөдөлгөөнтэй эмэгтэйлэг маш гоё биелгээ байгаа тий. Монголд бол одоо ер нь эмэгтэйчүүдтэй хамгийн анхны биелгэл дээ одоо ер нь тийм ээ хамгийн анх 18 дугаар зууны үеэс эхлээд тэр торгуудын бичин банкны хажуудах тэр биелгээний дэг сургуульд биелж исэн бүчиг байгаа тийм. Өнөөдрийг хөтөл өвлөгдөж ирсэн ийм гайхалтай биелгээ байгаа. Тэгээд ихэвчлэн бас ингээд энэ биеийн гоо сайхан тэр эрч хүч хурд цог золбоо илэрхийлэхээс гадна бас энэ гоо сайхан дайлангуй нүүрний орчим байдаг нь бас энэ одоо хөдөлгөөний хамгийн бас анхаарах хэсэг нь. Нэгсэндээ манай хоёр охин одоо бид одоо хийвэл илүү нүүрлэг ойрхон хийнэ гэсэн үг. За сурах уу түгээр. За ер нь торгууд ч нөгөө суудлнаад адилхан. Тийм. Ингээ сайхан тахимдаж суун. За тэгээ яг октод биелдэг ч гэсэн манай хоёр бас тийх үгихгүй юу? За тэгэхээр нөгөө Икэр лагш хэлсэн шүү дээ нүүртэйг ойрхон гэж тийм ээ. Тэгэхээр энэ буугаа гоё ингэж цохиж өгнө. Нийс хэвээрээ тийм ээ. Ингээд буугаа бол ингэж цохиж өгнө шүү дээ тийм ээ. За буугаа цохино. Тэгээд гараа ингэж сольно. Сольно. За дээрэс нь юу нэмэгдэж чинь гоё тоглоод ингээд цээжээрээ ингээд нүүрнүүдээрээ тоглоод. За тэгжээснэ бас ингэж ирмэж болно. Дахиж болно. Ирмэж болно. Залуу сэврүүч одоо хэрвээ нэг таалагдсан залуу биелжсэн чинь таалагдсан залуу одоо сэтгэлтэй залуу байх юм бол биелгээгээрээ биелжсэн дахиад ирмэж мэрмээд биелгээгээрээ ингэж нөгөө гоё харилцаа үүсгдэг. Яаж тохиод байна? За манай ихтэй дуусчихсан гоё тохиж штэ. За ингээд. За эхлээс нь удаан хийтмээ. Биелгээ бүжиг сурахтаа их удаан сурдаг. Тэгжээснээр хурдан тохлоо. 2 удаа 3 хурдан тэгээд 4-т дохиё. За тэгээ. За. Баруун. Зүүн. Хурдан тохлоо. За энийг өгчдөг ингэдэг. За. Удаан шиг тийм ээ. За. Бам. За. Хурдан. Тохлоо. Өөдөөс харьцаж олно. За, наашаа харьцаарай. За, энэ хөдөлгөөн бас яах юм бэ? Асууд гэснээс ялгаа алах. Харин тийм байна. Нилээ одоо бүр ингээ хөлөнд нилээ ачаалаа гэж чинь тийм ээ. Сууж сурах нь байна. Толгуур эрэхтний одоо юу гэдэг ямар нэг өвчлөлгүй болох юм байна гэж бодсон. Яагүй. Тэр ахаа сарууны хэсэг маш их ажилладаг тий. Бас ингээ атгаж тавьдаг ингээ зөрүүлээд. Энэ маш олон гой нэг хувилбаруудаасаа болоод ингэсэн болоод яг энэ бас нөгөө дэглэш нарын бас фантаз уран сэтгэмж орохоор илүү ингээд бүр өөрчлөөд бас энийг бас нөгөө Монгол гэрийн хан гэж одоо бас төсөөлсөн тэг тайлбарлсан байдаг. Тийм тэгэхээр дандаа л нөгөө эргээд ах хуйтайгаа холбоотой. Тийм байна. Тий. Яг л ах амьдралаас бий болсон үйл байгаа тийм тий. Агслыг бас хөдөлгөөнөөс нь үзмээр нэг тийм баатарлаг тийм ээ одоо цэрэг хүний дайчин хүний шинжтэй гэж хэлсэн шүү дээ тийм ээ тэр хөдөлгөөнөөс сурч болох. Тий. За агсал болохоор ер нь нэг сайхан баатар ир болохоор тийм ээ ингээд сайхан их тэнгэр цээж хүрнэ. За тэгтээ хөл нь бол нөгөө тахимсгал доо тийм үндсэн судлаа. Тэгээ гарынхан байрд ингээд цээж нэг гоё тэнгэр баатар юм чинь тийм ээ. За тэгээ мөрөө их гоё цохноо. Яг 2
Бүр Бүр их далаацтай нэг. дөрөв далайцтай том баатрын дүр илэрхийлж байгаа болохоор тийм ээ. Рас. Ба. Энэ мөрөө урагшаа хоошоо гоё цохиж өгөх нь байна тийм ээ. Яг. энэ гараа ингэж сахарчаад. За. Эндээсээ нэг цоглоо хоёр дахь цохол дээр нь бүр сайхан ингээд том цацж өгөх нэ. За, тэгэн гутаа яах нь вэхээр ингээд харж байгаа маягтай. Одоо нөгөө түрүүн би ярьсан тийм ээ нөгөө хэл хязгаараа хараа дайсан эднэр ирж гин үү ингээд сэргийлээд явж байгаа. Тэгэхээр ингээд ингэчээ тэгээд ингээд харж байгаа маягтай. Яг хоёр цэцэг хоёр. Тий. Хоёр цэцэг эндээсээ сайхан ингээд том цацж өгнө. Ингээд дээшээ цацж. Энэ их цацлын хөдөлгөөн гэсэн үг тийм ээ Тийм, өгшөө. их цацал. Энэ их цацал явж байгаа. Акслын хөдөлгөөн бол тэр чигээр их цацал. Тийм. Энд чи баг цацал их цацал гэдэг байгааг их цацал нь дан сайхан торгууд тэр сайхан аксал гэж одоо эрийн тухай тэр гоё биеийг харуулж яана гэсэн бас санаа байгаа тийм ээ. Тэгэхээр манай хоёр хүү бол их гоё харагдахаар байна да. Өндөр нуруутай тий. Нуруу сайхан Яг л ийм залуучууд биелэн шүү дээ. Ахслын хэсгээс та хоёр маань харуулж болох уу? За За хоёлаа одоо. За. Яна за. Сая бүр юу ячлаа штэ. Ном сум харах шиг байна. Нөгөө ороод хэлээ явчлаа штэ. яг их гоё зогсон чи ард нь хараад Харвчих. унж байгаа. Тэгээ нуруугаа барьсан ч ихтэйгээ хойшоо ингээд ийм өгүүлэмжтэй. тэгэхээр нэгсэндээ та нар ийм өгүүлэмж байх. тий та нар маань яг ингээд хойшоо унах гад ирэхэд нь ингээ хойно нь ингээ гоё эвж өгдөг. Эвж өгдөг бодлоо. Эвж өгдөг баатрыгаа. Баатрыгаа. Тий нэгсэндээ ард түмэн тэр их одоо сайхан тэр баатар одоо хайрч хөндлөж дэмжиж Олуулаа байгаа. биелдэг. Маш гоё олуулаа биелнэ. Би дан Тэгсэн мөртөө ганц гоцлолтой тэр ганц гоцлол нь Аксал Баатар гэж хэлж явд. Шадар тусдууд нь. Эвж өгөөд тий. Эвж өгөөд. Та түрүүнд түүхэндээ ярьжсэн тийм ээ 1000 зэрэг гэлөө 10,000 зэрэг гэлөө анх нэг бөөндөө бас үзүүлбэр тоглолт хийжсэн гэж тий. Тэгэхээр нөгөө юу ер нь торгуудуудын маань удам гарал гэхээрээ бүр 13 дугаар зууны нөгөө хэрээдийн тойрол хаан байдаг шүү дээ. Тий тойрол хэрээдээс ер нь гаралтай. Кредитас гаралтай тий. Тийм торгууд. Тойрол аних. Тий. Тэр тойрол хааны дэргэд 1000 турхаг цэрэг байсан гэж. Тэд нар тэр одоо хааны шадар цэргүүд бол манай торгуудуудын өвгдээдс байх нь. Ер нь одоо нөгөө илхэн гэд ойрдууд ярьдаг л та тийм ээ. Овг гэсэн үг л те. Торгуудын илхэн дотор гол төлөв их олон илхнүүд байна л да дотор нь. Гэхдээ голлох илхэн нь болохоор зэрэг хэрээд. Тэгэхээр одоо нөгөө эртний манай овг аймагуд маань ингээд бид нар боддог штэ Ван хаан ингээд Чингис ялагдаад байхгүй болсон юм шиг. Үгүй тэд нар маань ингээд амьдрсаар л байдаг байна ш. Манай торгууд одоо тэгээд За их баярлалаа. Бидний өнөөдрийн одоо хүмүүсийн маань үзхийг хүссэн тэр мэдрэмжийг үнэхээр маш гоё мэдрүүлж чадлаа тий. Манай хоёрын явж гисэн сэтгэлэг сайхан өндөр байгаа болов гэж бодож байна. Тэгээд их гэрэл агштай баярлалаа. Цэцгээ агш танд их баярлалаа. Их Эрдэнэ орлоо агштай бас их баярлалаа. Бид Монгол бүжгээ дахин ингээд цувралаар үргэлжлүүлэн танд хүргэнэ. Тэгээд хамгийн гол нь ингээд цагаан сар баярын тусгай дугаар ойртож байна. Тэр цаг мөчид эдгээр бүжгүүдийг оролцуулсан тоглолтууд манай студиэс хүрэн шүү. Тэр цаг мөчид та бүхэн яг ингээд тайлбартай ингээд сонсох юм бол үзэх юм бол ер нь ингээд их олон зүйлийг ойлгож авч илүү их Монгол бүжигтээ дурлах юм байна гэсэн сэтгэл төрлөө. Их баярлалаа. баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа гэж. Баярлалаа.